Самацхан уу? Налагчуудаа хайрдаг үе. Мэндчилгээ хүргэлтийн хамт олон маань 20 жилийн хайр сэтгэлийг гэрчлэхээр ээлжид шинэхэн дугаараа та бүхэндээ налах дүүргийнхаа төв талбайгаас хүргэж байна. Эрхэм хайртай дүүнер Хуандах Нуржан нартай 20 жилийн ойн баярын мэндийг хүргэе хэмээн ахын нүсийн зүгээс илгээсэн чин сэтгэлийн мэндчилгээг хамтдаа уламжилцгаая. За мэндчилгээ хүргэлт маань үргэлжилж байна. Яг одоо бид дүүргийнхаа төв талбай налайх дүүргээс нэгэн сайхан хайрын дурсамжийг хуваалцахаар хүрэлцэн ирээд байна. Дэргэд маань Хуандаг ахын маань гэр бүл гэргийн Нуршантайгаа хамт саатан морилсан байна. Юун түрүүн та хоёрт энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. За би нэг маш гоё мэндчилгээ дамжуулах гээд ирсэн байна. Мартын мэндчилгээ юм уу гэхээр 3 сарын 8 нь бол өнгөрцөн байна. Цэргийн баяр юм уу гэхээр 18 нь арай болоогүй байна. Тэгэхдээ өнөөдөр 3 сарын 12 нь ямар өдөр вэ гэдэг асуултыг би Хуандаг ахаас асуумаар нь 3 сарын 12 нь танай гэр бүлийн хувьд ямар өдөр вэ? Тэр гэр бүл болсон өдөр. 29 өдөр. Хэдэн жил болж байна одоо? 20 жил. За тэгэхээр яагаад заавал ордонгийн урд та хоёрыг онцгойлон дуудсан бэ гэхээр мэндчилгээний эзэд яг одоогоос 20 жилийн өмнөх энэ өдөр энэ цагт төв талбай дээрээс л хайр сэтгэлээ гэрчлээд энэ хоёр хүн эхнэр нөхөр гэдэг эрхэм сайхан алдрын эзэд болсон гэж надад захиалга өгсөн байна. Тэгэхээр мэндчилгээнийхаа эхэнд бид та хоёрт хайрын түүх бүтээлсэн 20 жилийн ойн баярын мэнд хүргье. За баярлалаа. За ахыч хоёрын баяр харахын эхлээгүй байх шиг байна. Амжаад хамгийн анхны бэлгийг манай хамт олноор ирүүлсэн байна Хуандаг ахаа. Ер нь энэ талбай дээр бас бэлэгний эзэд хамтдаа ирсэн байгаа. Ингээд харахаар бэлэг хинээс юм шиг байна. Би энэ таньд хүн байна уу талбай дээр? байхгүй байна. Би 3 хүүхэд болов уу гэж бодод байна. Эсвэл дүү ээж 3 дүү юм болов уу? Хоёр юу вэ? Таамагтай. Таамагтай. Та хэнийг гэж бодож байна? Би ч тэднэр гэж Бодож байгаа. За тэгвэл эхлээд гуруулаа нөгөө нэг захиан уншдаг штэ тийм ээ талархлын үг сонсдог. Тэгвэл бэлэг явуулах хүн тунчиг их байгаа болов хоёр талын ах дүүс үр хүүхдүүд найзууд гэдэл ахыгч хоёрт хүндэтгэл үзүүлэх хүн дэндүү их байгаа учраас асуултын хариултыг илүү тодорхой болгох үүднээс эхлээд чин сэтгэлийн үгсийг нь сонсъё. Айл гэрийг гэрэлтүүлэгч Нуржан бүсгүйгээсээ би эхлүүлмээр байна. Ээжийн минь алдраа жаахан охин амьдралд хөл тавьж айл гэрийн бэр болоод аль хэдийн 20 жилийг ардаа орхичээ. Ах эгчийн хайранд эрхэлж өссөн дүү минь айл гэрийн гэрийг гүйгүүлж яваа эрхэм сайхан бүсгүй болсон. Үргэлж биднийхээ зүрх сэтгэлд байдаг үргэлжийн мөнхөд дэргэд маань дандаа л зовлон жаргалын алинд ч хамтаантаа түшдэг. Эрхэм хонгор дүү минь чамдаа энэ цаг мөчид айлын бэр болсон гэр гүйгүүлэгч болсон 20 жилийн мэндийг хүргье. Хэдий чи минь 3 хүүхдийн ээж болсон ч гэсэндээ ахын дус биднийхээ хувьд үргэлж тэр жаахан дүү хэвээрээ юм шүү. Түшигтэй тулахтай байж ах эгч нарынхаа дунд эргүүлэн байгаарай. Аз жаргал хүсье гэж энэ мэндчилгээ эрхэм гэр гүйгүүлэгчийн ахын дус буюу Хуандаг ахын маань хадмууд яасан нэлгээсэн байна. За тэгээд хайртай хонгор дүүдэ гэж хаягалсан учраас хамгийн анхны бэлгийг бид танд гардуулж байна. Хүлээн авна уу? Bir tuğanım men üçün can berетін бұл жалғанда өмірде жалғызсырап мен қалғанда қасымнан табылған. За Хуандаг ахаа тэгээд 20 жил гэдэг бол бас баггүй хугацаа шүү дээ тийм ээ. Аз жаргалтай амьдралынхаа түүхийг гээд хуваалцаад хадмууд нь бас танд хэлэх үг байгаа гэж дүүгээр нь дамжуулсан байна. Хайртай дүүгийн минь халамжид хань бидний алт шиг хүргэн болсон эрхэм дүүдэ гэж энэ цаг мөчид хаягалсан байна. Уул шиг түшигтэй хангаа шиг нүмертэй ах нарынхаа үргэлж хайр ивэлийг хүртэж явдаг дүүдэ баярлалаа. Миний дүүгийн аз жаргалтай амьдралыг мөнхөлж өгч байгаа танаа гэр бүл сайн сайхныг хүсье. 20 жилийн ойн баярын мэндийг ах дүүгийнхэн зүгээс хүргэж байна гэд амтд баярын бэлүү бас бэлэг бэлгийн дээд болсон бэлэн мөнгөөр мэндчилгээ дэвшүүлсэн байна. Хүлээн авна уу? Бауыр керек өмірде сырласатын сыйласатын өзінше үн қосатын сынаққа да сен үшін қарсы тұрып. Тэгээд мэдээж
бэлэг өгсөн ах дүүс гэд ерөнхий нэрлээд явчихсан. Тэгвэл энэ бичлэгт бас яг тусгайлан мэдчилгээнийхээ эзэдийн нэрсийг би дурсган зүйтэй болов гэж бодож байна. Энэ цаг мөчид та хоёрын баярт мөчийг хуваалцахаар ах Амантай, Аманжул, Алтай, Игч Күлтай, хөргөн ах Бокий, бэр игч Саяраан, за дүүнэр болох Баваржан, Сэргбол, Сэргжан, Сержан, Анхалжан, Аймурад, Булатбек гэсэн маш олон хүмүүс хайраа шингээж ах игч хоёр болон дүүнартаа баярын мэнд хүргэсэн байна. За тэгээд Хуандгахаа сая мэдчилгээний ихэнд бас хэлсэн шүү дээ. Манай алт шиг хөргөн байгаа маа л гэсэн. За тэгээд хайртай хадмуудтай хандаж хэлэх үг бас байгаа болов гэж бодож байна. Талархлаа дэвшүүлье. За маш их баярлаа. Гинти байлаа. Би хадмууд гэж өстө бодоогүй. Тэгээ хүүхдүүд юм уу дүүнар л гэж бодсон. Би өөрөө ч нөгөө хүн баярлуулах дуртай байхгүй юу. Тэгээ анх удаа юм авлаа. Гинти мэн гоё байна. Баярлаа. Маш их баярлаа гэж хэлье. За баярлалаа. Тэгээ манай хайр дугуй нэвтрүүлгийн байнгын үйлчлүүлэгчдийг бас баярлуулж байгаад их баяртай байна. За хайр ивэлийн шингээгээд хизээд сэтгэлд минь ойрхон байдаг. Хөөхөн дүүдэ гэж хаяглаад л хэдэн бэрэгчнэр нь гадаа хүйтэн ч гэсэн дагаад ирчихсэн л бүр зогсож байгаа. Энэ бол хүндэтгэлийн илрэл авах гэж бодож байна. Хамаатнуудаа хандаж гоё үг хэлэх үү. Ах бол бэрэгч нартай, игч нартай, дүү нартай бүгдэнд нь баярлалаа. Маш их баярлалаа. Хайртай шүү. Баярлаа. За тэгээд манай нэг Монгол түмэнд сайхан үг байдаг. Эрэгтэй хүн амьдралыг босгож, эмэгтэй хүн тэр амьдралыг өнгө оруулдаг юм гинлээ. Ах эгч хоёрынхаа аз жаргалтай сайхан амьдралд нь бас эрүүл энхийг хүсье. 20 жилийн ойн баяраа дурсамж дүүрэн сайхан тэмдэглээ өнгөрүүлээрэ. Сайхан баярлаарай. За баярлаа. Баярлалаа. Чамд баярлалаа. Сендерге ардайым орын бар, ағода төріне қоныңдар. Ақ тілек батамыз мінекей, бақытты болыңдар, болыңдар. Сендерге ардайым орын бар, ағода төріне қоныңдар. Ақ тілек батамыз мінекей, бақытты болыңдар, болыңдар.